Өнөөдөр бид Тайланд яагаад трансгендер хүмүүс олон байдаг тухай нууцыг дэлгэх болно. Шууд дүгнээд хэлэхэд түүхийн хувьд шашин соёлтой холбоотой байсан бол орчин үед гайхмаар нь эдийн засгийн шалтгаан хамгийн том суурь болдог байна. Хүч солиулах хагалгаа маш их зардалтай байхад яагаад эдийн засгийн шалтгаан гэдэг нь ямар учиртай байгаа талаар та бүхэнд тайлбарлая. Үүнийг ойлгохын тулд трансгендер гэж яг юу болох мөн монголчууд бидний мэддэггүй Тайландын нууцыг алхам алхмаар тайлж үзье. Трансгендер гэдэг нь зөвхөн хагалгаа хийлгэсэн хүмүүс биш, төрөлхийн бие махбод болон сэтгэл зүйн хувьд өөрийгөө мэдрэх хүйсийн баримжаа нь зөрж буй хүмүүсийг хэлдэг. Эрэгтэй хүн бол төрсөн ч өөрийгөө эмэгтэй гэж мэдэрдэг. Эсвэл эмэгтэй хүн болж төрсөн ч өөрийгөө эрэгтэй гэж мэдэрдэг бол бие махбодын хагалгаа хийлгээгүй байсан ч трансгендерт тооцогдно. Түнчлэн трансгендеруудын дунд эрэгтэй, эмэгтэй гэх уламжлалт хүйсийн алинд ч хамаарахгүй гэж үздэг гендер квир хүмүүс ч бий. 21-р зуун гарч хүний эрхийн асуудал дэлхийд дахинд хүчтэй яригдах болсноор тэдний тухай маргаанч халуухан өрнөх болсон юм. Одоогийн байдлаар дэлхийн нийтээр тэдний оршин тогтнолыг хүлээн зөвшөөрөх үү эсвэл үгүй юу гэдэг дээр улс төр нийгмийн хувьд идэвхтэй мэтгэлцээр байна. Соёл болон тендерийн түүчээ хамгийн өндөр хөгжилтэй орон гэгддэг Америкийн нэгдсэн улсад хүртэл муж улсуудын улс төр соёлын чиг хандлага маш өөр байдаг тул трансгендерүүдэд хандах хандлагч бас тис өөр байдаг. Калифорни, Иллинойс, Нью-Йорк зэрэг либерал мужуудад трансгендерүүдийг гадуурхахыг хуулиар хоригдсан бөгөөд хүмүүсийн харц тийм гадуурхсан шинжгүй байдаг. Тэр байтугай 2022 онд Сан Франциско хотод бага орлоготой трансгендер хүмүүст сар бүр суур орлого баталгаажуулах бодлого зарлаж баггүй маргаан дагуулж байсан юм. Нөгөөтэйгөөр консерватив буюу хуучинсаг мужуудад трансгендерүүдийн нийгмийн оролцоог хуулиар хязгаарлах тохиолдолч бий. Бодит байдал дээр 2022 онд Теннесси, Миссисипи, Арканзас зэрэг мужуудад трансгендер хүмүүсийг эмэгтэйчүүдийн спортын багт тоглохыг хориглосон хуулийн төсөл батлагдаж том маргаан үүсгэсэн. Гэхдээ үүнийг эрэгтэй хүн эмэгтэйчүүдийн тэмцээнд оролцох тохиолдол олширч шудраг өрсөлдөөний үүднээс хязгаарлах нь зөв байсан гэж үзэх тал бий. Ямар тач Америкийн нэгдсэн улсад ч мөн адил хандлагын өөрчлөлт эд өрнөж байна. Тэгвэл Азийн орнуудад ямар вэ? Манай Монголын нийгэмд шашны болон бус шалтгаанаас үл хамааран бэлгийн цонхыг харах харц нэлээд консерватив, хүйтэн хിവэр байгаа. Тэднийг нийгмээрээ гадуурхаж заримдаа үзен ядалтын бай болох нь ч бий. Цөөн хідэн нөлөө бүхий хүмүүсийг эс тооцвол өөрийн хүйсийн баримжааг ил тод зарлана гэдэг маш хэцүү асуудал юм. Цэргийн албаны асуудал ч мөн үүнд нөлөөлдөг. Хүс солиулах хагалгаа хийлгэж эрэгтэйгээсээ эмэгтэй болсон бол үүнийг цэргийн албанаас сухтах гэсэн үйлдэл гэж хүлээн авах тохиолдолч байдаг. Ерөнхийдөө Азийн соёлд бэлгийн чиг баримжааны талаарх үзэл бодол маш хуучимсаг байдаг. Гэвч яг адилхан Азийн улс мөртлөө Тайланд огт өөр. Дэлхийн хамгийн анхны трансгендер гоо бүсгүйн тэмцээн 2004 онд Тайландад зохиогдож байсан бөгөөд өнөөдөр ч хамгийн алдартай тэмцээнүүд энд болцсоор байна. Тайландаар аялаж байхад хүмүүс хүсээ солиулсан трансгендер хүмүүстэй маш амархан таарах болно. Тайланд улс яаж яваад трансгендерүүдийн диваажин болчих вэ? Зарим хүмүүс Тайландын эртний дайны түүхээс үнийг хайдаг. Тайланд улс Малай хойгийн төвд байрладаг ба эрт цагт энтэг хятадын хойгийн ихэнх хэсгийг эзэлж байсан ч тэр хэрээрээ хөрш орнуудынхаа халдлагад өртдөг байв. Зүүн өмнөд Азийн хүчрхэг улс байсан ч хөрш орнууд болох Лаос, Камбож, Мянмар, Малайз төдийгүй Вьетнам, Индонезтэй ч харилцаа тааруу байж. Ялангуяа Мянмартай өнөөг хүртэл хэлийн мөргөлдөөнтэй байдаг. Түүхээс шалтгаан хайдаг хүмүүс хэлэхдээ дайн дайжин тасардаггүй байсан Тайландын нийгэмд хүүгээ цэрэгт явуулж өхүүлэхгүй гэсэн эцэг эхүүдийн санаа байсан гэж үздэг. Сонсоход үнэмшилтэй мэт боловч энэ нь ямар ч үндэслэлгүй цуу яриа бөгөөд Тайландчууд өөрсдөө ч мэдэхгүй яриа юм. Жинхэнэ шалтгаан нь Тайландын эртний уламжлал болох Катой соёлд байдаг. Катой гэдэг нь урд өмнө нь хоёр хүйстэн гэсэн утга илэрхийлдэг байсан бол одоо биеийн эрэгтэй боловч эмэгтэй сэтгэл зүйтэй төрсэн хүнийг хэлдэг юм. Үүнийг трансгендертэй адил ухагдхун гэж тайлбарлаж болох ч Катой соёл нь трансгендер гэдэг ойлголтод багтдаг гэж үзэх нь илүү оновчтой байх. Тэгвэл Катой соёл яаж трансгендерүүдийг хүлээн зөвшөөрөхөд нөлөөлсөн бэ? Манай Монголын уламжлалт бөө мөргөлдөж эмэгтэй хүн тэнгэр сахиусаа буулгахдаа эрэгтэй хүний хувцас өмсөх буюу эрэгтэйлэг үйлдэл гаргадаг шиг Тайландын уламжлалт онгоц сахиусны шүтлэгдэж эрэгтэй хүн эмэгтэй хувцас өмсөж бөөлөх зан үйл байдаг байжээ.
Энэхүү уламжлал нь католик ойлголтыг бий болгож эрчүүд эмэгтэй хүн шиг хувцаслаж биеэ авч явхад хүлээстэй хандах соёлыг бүрдүүлсэн юм. Өөр нэгэн тамга нь 19-р зууны Тайландын Чакри хааны ордонд эрэгтэйчүүдээс бүрдсэн бүжгийн хамтлаг байдаг байжээ. Тэд жаахан хүүгүүдийг шилж авч эмэгтэйлэг байдлаар сургаж насанд хүрэхээр нь эмэгтэй хүний дүр тоглуулдаг байсан нь трансгендер соёлын эхлэл болсон гэж үздэг. Үүн дээр Тайландын гол шашин болох Буддын шашин нь христийн болон исламын шашнаас ялгаатай нь тэднийг нүгэлтэн гэж үздэггүй, хоригдсан сургаал байдаггүй юм. Буддын шашны алдартай Вималакирти сударт хүс гэдэг бол зөвхөн энэ насны нэршил бөгөөд бодит байдал дээр тогтсон хүс гэж үзэж болохгүй гэж гардаг. Шашны хувьд ямар нэгэн хавчлага байгаагүй тулд Тайландд эрчүүд эмэгтэй хувцас өмсөх, эмэгтэйлэг сургалт авахд ямар нэгэн шийтгэл оноодоггүй байв. Угаасаа ч нийгмийн соёлын үзэгдэл гэдэг нь олон шалтгаанаас бүрддэг тул катай болон трансгендер соёл нь эдгээр олон хүчин зүйлийн нөлөөгөөр бий болсон гэж үзэж болно. Нэг зүйл хачирхалтай санагдахгүй байна уу? Түүхийн хувьд гадуурхалт бага байсан эрчүүд эмэгтэй хүн шиг хувцасладаг соёл байсан ч гэлээ орчин үед яагаад трансгендерүүд улам олшроод байгаа вэ? Үүний жинхэнэ шалтгаан нь ердөө л амжиргаа эдийн засаг юм. Тайландд эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс илүү эдийн засгийн давуу талтай байдаг. Тус улс орлогынхоо ихэнхийг аялал жуулчлалын салбараас олдог. Нийгмийн доод давхаргийнханд эрэгтэй хүнээс илүү эмэгтэй хүн ажилд орж мөнгө олоход хамаагүй хялбар байдаг. Үүнээс болж өөрийн жинхэнэ хүслийн баримжаанаас үл хамааран зөвхөн гэр бүлээ тэжээхийн тулд эмэгтэй хувцас өмсөж хүс солиулах замыг сонгодог тохиолдол маш их байдаг. Тэгвэл Тайланд үнэхээр трансгендерүүдийн диваажин улс мөн үү? Үнэн дээр тийм биш юм. Хуучинсаг уламжлал соёлтой хөдөө орон нутагт гадуурхалт байсаар байгаа. Төрийн албанд орохыг нь далд хэлбэрээр хязгаарласаар байгаа аж. Түүнчлэн засгийн газрын эмнэлэг болон халамжийн үйлчлэгч хязгаарлагдмал тул олон трансгендерүүд шөнийн цэнгэний газар уул уурхайн бус цэнгэний салбарт ажиллахаас өөр аргагүй төрдөг. Барууны орнуудад Тайландыг дохын халбар өндөртэй орн гэж шүүмжлэх тохиолдол гардаг тул дотооддоо ч гадуурхал үүссэн хിവэрэ байгаа аж. Цэргийн албаны тухайд ч адилхан. Манай Монгол шиг Тайланд ч бас цэргийн албанд заавал явах хуультай байдаг. Гэхдээ тэд маш өвөрмөц суглаа татах систем бий. Өөрөө сайн дураараа цэрэгт явбал боловсролын түвшнээс хамаарч 6 сараас 1 жил алба хаадаг бол харин сайн дураараа явахгүй бол суглаа татдаг. Хар суглаа татвал цэргээс бүр мөсөн чөлөөлөгдөн, харин улаан суглаа татвал 2 жил цэрэгт явна. Трансгендер хүмүүс ч үүнээс зугтаж чадахгүй юм. Хагалгааны төлөв байдлаас хамаарч чөлөөлөгдөхөөс бусад тохиолдолд тэдэж бас суглаа заавал татах ёстой байдаг. Товчхондоо Тайланд улс бэлгийн цөөнхийг соёлын хувьд хоригддаггүй ч хатуу эдийн засаг үл үзэгдэх гадуурхалт байсаар байгаа газар юм. Тэгэхээр тэдний хувьд ч төгс диваажин биш гэсэн үг билээ. Бид энэхүү бичлэгээр бид хүний амьдралыг гаднаас нь хараад хэтэрхий амархан дүгнэгдэг байж магадгүй юм биш үү гэсэн санааг хэлхийг зорилоо. Сүүлийн үед өвөл болохоор манай монголчууд Тайланд, Филиппин гэх мэт дулаан орн руу маш их явж байна. За тэр улсад очихоор мэдээж тухайн улсын соёлыг яалтчгүй ойлгох хэрэг болно. За тэгэхийн тулд энэхүү бичлэг илүү нэмэр болох болов. За мөн Тайланд гэх улс маань маш их энэ трансгендер бэлгийн цөөнх хүмүүс их байдаг болохоор энэ хүмүүсийг илүү гаж байдлаар харахаасаа илүү яалтчгүй энэ амьдралынхын цаана ямар их нулимс гэр бүлээ тэжээх гэсэн ямар их гарцаагүй байдлын удаас энэ сонголтыг хийсэн хүмүүс байж болох юм шүү гэсэн санааг аваад илүү тав тухтай аяллыг хийгээрэй гэсэн үгнээс энэхүү бичлэгээ хүргэлээ. За дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.